Энэ зууны явсан үзсэн гоё газруудынхаа талаар бичлэг оруулж байна. Тэгээ бид хэд яг одоо Нидерланд руу Efteling гэдэг тоглоомын газарт очсон. Тэгээ энэ аюулгүй гоё том бас гоё сонирхолтой хөөрхөн газар байлээ. Тэгээ тоглоом болгоныхаа тоглоом болгон дээр ингээ жоохон очрлоод ордог. Бид хэд харин азтай хүн бахтай таарад ихтэй 30 минут багадаа 5 минут очрлоод орсон. Тэгээ хүн бага байсан айгуу гоё эмгцэгцтэй очрлоод ордог юм бэлээ. Тэгээ тоглоом болгоно ерөнхийдөө бүх сууя гэсэн бүх тоглоом дээрээ тоглосон. Тэгээ тоглоом болгоно сонирхолтой, экстрем янз янзын тоглоомууд байсан. Тэгээд бүх тоглоом дээр л тоглосондоо өдөржингөө болсон. Айгуу гоё тайван ингээд өдөржингөө явбал илүү гоё юм бэлээ. Тэгээ замаараа үгүй паузлаад идэж уугаал энд тэндээ очирлал тэгээд годамжаар айгуу хөөрхөн ингээд үлгэрийн баатрууд нь хүмүүс хүүхдүүдтэй зураг авахгуулаад тэг хөөрхөн жүжиглээд энэ жишээ нь ус цацдаг хүмүүс байна. Тэгэл хүмүүсийг ус цацгах гэж ингээл айлгаал тоглоод идэм билээ. За тэгээд энэ айгуу гоё том дүүжин эхэндээ айгуу гоёсэн сүлдээ бас айсан. Ер нь би нэг жоохон юм экстрем тоглоомудаас жоохон айгаад дотор мохоор гэж. Тэгэл хүүхдүүдээ баярлуулах гэж айн тэгэл зарим дээр нь сууж байгаа юм. Тэгээд иймэрхүү юмнууд мал айгуу гоёсэн. Нэг үлгэр дотор орсон юм шиг эхлээд ингээд үүдэнд нь айгуу хөөрхөн үлгэрийнхаа талаар яриад доторх баашингийнхаа талаар ингээд жоохон мэдээлэл өгөөд бүтсэн түүх мөхийг яриад тэгээд татгш нь оруулт юм билээ. Тэгээ энэ шат нь ингээ хоёр тишээ онгоогоо бүүн гэрэл гээгээ шигтгээ болсон газар руу ордог юм билээ. Энэ мэтчлэн ингээл аюул хөөрхөн хүүхдүүдэд аюул сонирхолтой. Тэгээ энэ Нидерланд, Бельгийн хүүхдүүд нь ер нь Disneyland идрээс илүү энэ Efteling дээр очиж багасаа ээж аваад нь ч багасаа очсон. Ээшээ явах аюул дуртай юм билээ. Манай гадаад айлын хүмүүс тэгээд ийшээ илүү сонирхолтой гэдээ би бас Disneyland руу явъя гэд бодож ирсэн чи харин Efteling илүү гоё штэ. Disneyland-ыг болоод илүү сонирхолтой гэж чи үнэхээр л тийм юм билээ. Тэгээд аюул хөөрхөн гоё сонирхолтой үлгэр дотор орсон юм шиг аюул гоё мэдрэмж төрсөн. Хөөрхөн дуу аваа хөгжим юм аюул гоё юм билээ. Энэ тоглоом нь хамгийн өндөрт гардаг тоглоом байсан. Тэгээд бүх тоглоомоо дээрээс нь харчий гэл айгу хаана юу байгаа нь бас яг энэ тоглоомын газар чи айгу том. Тэгээд ингээ газрын зургийг хараад тоглоомоо хайж олоод одоо ийшээ тийшээ гэл хардаг байхгүй. Тэгэхээр бас зарим тоглоом олж молоход хэцүү. Тэгээ за энэ дээр гараад бүгдийн сайхан хаана юу байгааг харъя да гэсэн чинь айгүй их модтой болохоор модныхоо доогуур ихэнх тоглоом нь орчд юм билээ. Тэгээ дээрээсээ харагддаггүй мэлээ. Айгүй том тоглоомын газар ингээд дотроо хиймэл нуур мууртай эндээвэр нь гоё завууд яваад бас тэр заваар зугаалахаас айгүй гоё байсан. Гоё юмнууд үзэж хараад ус цацагдаад сонирхолтой юм билээ. За энэ айгүй гоё цэцэрлэг түрээлэн байсан. Айгүй бөөн гоё цэцэгтэй. Тэгээ дуу яваад бас нөгөө нэг хүүхдүүдийн дуртай нөгөө хөөсөн бөмбөлгүүд ингээд гараад хүүхдүүд нөгөө хөөсөн бөмбөлгийг хагалах гэж хөөцөлдөжгүй байлаа. Хүүхдийн юм билээ. За тэгээ бас нэг үлгэрийн газар ороод аюу гоё мэдрэмж төрөөд
өвчлөж байгаа хийж байгаа л тэгэл тастаад исэн. Үлгэр дотор орсон юм шиг л гоё. Ихтэй дэг юм байсан дуустал нь. Хүслээ. Тэр таахгүй. Мама гэж бүр тийш хараад байна уу юу гэж. Тэр хараа. Аргэл. Сайн юмнуудын дээгүүр л явах юм байна тий хөргөн. Эндээс ахгуулаад гоё бүх үлгэрийн нөгөө хөргөн үлгэрүүд дээр үеийн гоё үлгэр ламалгаад юу юучлээ долоо шиг гэл нөгөө гоё үлгэрүүд бүгэлтийн кинонууд бүгдээрээ ингээд баашин дотор үйл явдлууд нь тэгээд хөгжмөн тэгээ гоё ярьж өгөөд тэг ингээд бодтоор хийцэн тийм хөргөн хотхоо эхэлж байгаа. Тэгээд баашин болгоных нь ингээд цонхоор очиод харахаар хөргөн дотор нь яг ингээд нөө Google-тэнд гардаг бүх үлгэрийн бааtruуд бүх юмыг хийцэн. Тэгээд дуу ай тэгээд юугийн үлгэрийн бас гоё ярьж өгөөд тийм хөргөн баашингууд тийм хөргөн хотхонд ингээд аялт юм бэлээ. Тэгэл хөргөн явсан газар болгоно хөргөн дуу шуу авсан. Игдүүт юм лээ. Энэ айгу хөөрхөн хогийн сав. Тэгээд хүүхдүүд дуртай авч чогоо хийх юм бэлээ. Нөгөө нэг хог хийхээр баярлаа, цаас хийсэн баярлаа гэл юм болгоныг айгу хөөрхөн хийлээд тэр хүүхдүүдээр тоглоод хажихаар нь баярлаад хөөрхөн хогийн сав байт юм бэлээ. За Улаанбаалгатын үлгэр чам имийг нэдчихдэг. Ингээд аягүй хөрх маац дотор нь бүх юм энэ боттоор хийцэн байгаа. Гал мал нь насцсан юм орон дээр хэвтэж байна. За энэ юу байлаа? Ямар ч гэсэн ингээд бүх хөрх хөрхөн жижигэн баашингууд байгаа. Тэгээл очиод цонхоор нь хараад
дуугийн сонсоод, үлгэрийн сонсоод, үйлдэлүүдийг хараад бүх юм ингээ боддоор хийцэн болохоор бас их сонирхолтой хөрх юм билээ. Хотод баясаал. За энэ нөгөө нэг нүсгэлжин юм шиг байгаа. Тэгээ шахаа бүжиглэл байна лээ. Энэ жишээ нь Рапунцегийн үлгэрээ үгсээрээ найзлуугаа дэшүү доошоо явуулаад идэв штэ тий. Тэр үлгэрийн талаар тэр үлгэр байна. Тэгээд хөргөн дүрстэй. Тэгээ нэг хөрх ингээл ярьж өгвөл хүүхдүүд хөргөн бүгдээрээ үлгэрийг мэддэг болохоор бас хөрх ингээл эндээ сонсоод ингээд хараад сонсох айгүй хөрхөн байт юм лээ. Тэгээд ингээд үлгэр болгоных нь өмнө хөрхөн суух сандалтай би одоо жишээ нөгөө сандал дээр нь суугаад бичлэг хийж байна. Тэгээ хүүхдүүд болохоор ингээд өмнө нь очиод ойрхон очиод суучт юм бэлээ. Тэгээ ер нь айгүй тав тухтай. Dat waren glanzende appels aan een boom. Maar Mina was lui en plukte ze niet. Maar ze ging wel werken bij vrouw Holle. Nou ja, werken. Eigenlijk voerde ze niets uit. Vrouw Holle werd dan ook verschrikkelijk kwaad. En toen Mina afscheid nam, kreeg ze in plaats van goud, ze pikzwart kwam ze terug. Үзэсгэлэн хөөрхөн жижигхэн цэцэрлэг түрээлэн байна. Голдоо усан ориглууртай. Айгуу гоё нөгөө модуудын айгуу гоё бутуудын гоё засцсан. Тэгээ бас тойроод бас үлгэрийн баатрууд илүү яалаа. Энэ тэгээ бас нэг хөөрхөн юм нь надад манай хоёрын сая харагдаа өнгөрлөө нэг хөөрхөн жижигхэн тэрэг байгаа. Тэгээ тэр тэргийг ингээ авчих юм бол ингээд зээлээд авчаад тэгээ хүүхдээ ингээд суулгачаад өдөржингөө хүүхдүүд явахаар нөгөө хөлн ядраад тэгээ жоохон мохоо хүүхдүүдэд бол ингээд тийм хөөрхөн тэрэг байд юм лээ зээлдэг тэр. Тэгээ тэрэгэн дээр нь бас хоолундаа идэх юмоо тавиад чирчин. Тэгээ дээрэс нас нөгөө суулгаад чирээ авчин. Бас нөгөө цүнхүүдээ ингээд автоматд хийгээд хадгалчихаар бас аюу амар тав тухтай юм лээ. Хүнд юм өргөөд үрээд яваад ахгүй усмасаа үрээд яваад ахгүй бас амар санагцсан. За бас нэг гоё газар орлоо. За энэ хүүхдүүд хийх ойрлогоор энэ сэрдэг, чанга ойрлогоор сэрдэг гэд нэг онтомхай хүнийг сэрэх гэж манайд баах ойрлсон. Амар чанга хөхрал унтаад идэм бэлээ. Холоос сонсохдоо юу дуурайд байгаа юм бол гэж ойртоод ирсэн чи энэ хүний л хөхрөө байсан лээ. За энэ мод дээр ирэхийг манай хүүхдүүд айгүй хүсэн хүлээж яарад байсан. Айгүй гоё том мод. Тэгээд хүүхдүүдтэй ярилцдаг. Тэгээ хүүхдүүд хөрхөн асуусан асуултанд нь хариулаад хүмсэг хөдлөөд нүд амнаа нүвчаад нэг хөрхөн яриад үлгэр ярьж марч өгөөд зугаатай мод байлээ. Хамгийн төгсгөлт нь байд юм билээ. Саяны үлгэрүүдийн башингуудын төгсгөлт. За энэ Аладдин
Тэгээд дээгүүр хевстайгаа нисээд орж бичлүүрээ хэвлээ үлээдэг юм уу үлээж дууд тоглоод тэгээд цэцэг нь гоё дэлгэрдэм байлээ. Бид хэд ингээ гоё орой хүртэл байгаад тэгээ орой хамгийн бас нэг гоё үзүүштэй гоё юм нь усан ориглоор дууны аянд гоё янз болдог. Ус ориглоор тэрийг үзгээд ингээ бүр яг гоё цагийг хүлээгээд яг юм уу сайхан үзэж тааруулаад өнгөрсөн. Одоо одохгүй тэр харуулъя. Маргааш нь бүтэн өдржөнгөө ингээд гоё гадаа бассейнд унтсан. Гадаа дотор аюу гоё халуун өдөр байсан. Дотор гадаа бассейнд гоё боролж авсан. Аюу хөөрхөн нэгдээд 1 жил болж байгаа шинэ сонирхолтой хөөрхөн бассейны газар лээ юм байдаг. Тэгээд өдржөнгөө бас унтсан. Тэгээд бас нэг сонирхолтой гоё юм юм. Хиймэл далайн шуурга болдог. Тэгээ нэг 2 цаг тутамд юм уу да болгодог, хийдэг. Тэгэл цахилгаан захиад хүүтэн бороо оруулаад хүчтэй далай давалгаалдуулдаг юм лээ. Тэгээ аюу хүчтэй яг л далайн давалгаан дээр байгаа юм шиг их чанга давалгаалт юм лээ. Дуу муунаас ингээл тэнгэр дуурж байгаа юм шиг болохоор цахилгаан захиудаад сонирхолтой бас гоё өөрхөн газар илээ. Хүүхдүүд аюулгүй зугаатай байсан. Халуун гадаа гарч гоё бас гадаа тоглож боролж дээдний аваад дотор бас янз бүрийн усур болон тоглоом дээр тоглоод ингээд 2 дахь өдрийг бас нэг зугаатай өнгөрүүлсэн байдгийн. Нэмэрхүү ер нь энэ далайн шуурганаас айгүй гоё нэг хүүхдэд бас багаас нь нөгөө ийм юм байдгийг ингээ бас мэдрүүлэх үүднээс ингэж хийсэн юм байлээ. Тэгэх юм бол одоо бас юм яаж үтгэхдээ энэ бэлэгч нь бас л нөгөө далаа ус их газар ихтэй болохоор иймэрхүү тохиолдол гараад хүүхдүүд бас нэг амар айгаад байхгүй бас мэдэрсэн үтцсэн болохоор гайгүй гэсэн үгнээс ийм хөрхөн хийсэн байна лээ. Анхандаа жоохон айгаад байснаа сүултээ аягүй дуртай болсон. Зүгээр далайн давалгаан дээр нь очиж өсрэл тоглоодсэн шүү дээ. Хүүтэн дээрээс нь хүүтэн ус оруулж байгаа хгүй яг л бороо орж байгаа юм шиг. Тэгээд ингээд салхилаад хүүтэн салхилуулаад яг л нэр нөгөө далайн шуурга гэдэг юм нэг иймэрхүү л байдаг баг гэсэн мэдрэмжийг авсан. Бас үзүүштэй гоё газар байлээ. За тэгээд хүүхдүүд бол үнэхээр зугаатай байсан.
миний хувьд ч ихсэн сайхан өдөржингөө гадаа орж ирж хүүхдүүдээ нэг харчаал тэгэл гадаа сайхан сайн дэбитний гэсэн да борлож авсан. Энэ бас нөгөө цаад хэсэгтээ илүү гүнзгий. Тэгээд ингээд ор хэсэгтээ юм юу яг далайн нөгөө нэг эргээрээ нөгөө баг устай явах тусан гүнзгэрдээ штэ тий. Яг тэрнтэй адилхан цаашаа бол айгүй өндөр метр хэдэн бэ 90 тэр хавцаа. Тэгээ наашаага ингээд наавхан. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийг хамаагүй цаашаа оруулдаггүй. Дээрээс нь ингээд айгүй олон юм нөгөө контролддаг хүмүүс байдаг. Хараал зогсчээд тэгэл хүүхдүүдийг жоохон хүүхдүүдийг бүгдийг ийм хөрхөн юм зөөлгчдэг. Чигүүлэхгүй үднэс манай охин ч бас томдоо ороод байгаамаа. Тэгээд үргэлжийг нөгөө жоохон хүүхдийг бол дандаа яав ээжтэй нор гэд оруул юм лөө дангаар нь ганцаараа гинөрөөсөө оруулахгүй. Тэгээд айгүй олон ингээд харж идэг живж мөхөө нөгөө аврагч нар байж идэм бэлээ. Тэр нас их таалагдсан. За тэгээд гаднаас бас идэх юм оруулдаггүй. Дотроо хамгийн идэх юм авч идэх ёстой. Гурван бас нэг өдөр юм нэрхүү өнгөрсөн. Одоо гурлаа яг одоо энэ усан доогуур баригдсан. Гүүрэн доогуур явж байна. Тэгээд айгүй урт гүүр байсан. Хэдэн минут дугуйтай явсан бэ? Ямар ч сан алхаад эсвэл дугуйтай явдаг хүмүүст зориулсан. Айгүй хүйтэн байд юм лээ. Тэгээд усан доогуур нэлээд гүн доогуур байрсан болохоор пармаар тавих боломжгүй пар нэвтрээд исэн. Тэгээ манай хөрхөн түүхийн яриадсан. Би яг хэдэн метр доор гэдгийг бас сайн мэдэхгүй байна. Ямар ч сан нэлээд доор. Тэгээд дугуйтай хүмүүс ягуу хүмүүст зориулсан ийм гоё түнэл доогуур явсан. Анх удаага явсан. Айгүй хүйтэн байд юм бэлээ. Тэгээ бас эвгүй мэдрэмжтэйсэн. Дээр ус байгаа гэж бодохоор тэгээд айгүй удаан баригдсан. Юу олон бас нөгөө түүхийн нас сайн мэдэхгүй байна. Уучлаарай дараа мэдхээрээ хэлнэ. Ямар ч гэсэн бас явж үзмээр гоё газар байлээ. Тэгээ одоо нөгөө захтаа гарч байна. Тэгээд энийг давахын тулд яг антурны төвд одоо байдаг гэсэн аюу том ус байгаа. Тэгээ эсвэл дээгүүр нь усан онгоцтой явж өнгөрнө. Эсвэл доогуур нь түнэл доогуур явж өнгөрдөг. Бас түнэлээр нь машинууд явдаг бас түнэл байгаа. Тэгээ бид гурав нөгөө түрүүн нөгөө доогуур нь явсан. Тэгээ бид гурав гадаа бассейнд бас нэг гадаа бассейнд очиж өдөржингөө байчаад манай хөөхөрхөн борлцоо гурлаас гоё борлсон. Тэгээд буцахтаа завин дээр нь суугаа явцсан. Энэ завин дээр нь суугаа явал айгүй амар юм блэ. Хурдан ч юм бэлээ. Гоё дулаахан ч доогуур явах бол айгүй хүйтэн гадаа айгүй гоё дулаахан мөртлөө доогуур даарж илсэн. Тэгээд дугуйтай яг хэдэн минут явснаа анзаарсан үгүй. Айгүй хүйтэн л байсан ямарчсан. Тэгээд усан онгоцоор нь явал гоё юм бэлээ. Яг л одоо юугаар Атус метро шиг л яг ингээд энэ хоёрын хооронд явдаг. Усан онгоц нь ийм хөрхөн жижигхэн усан онгоц байгаа. Тэгээ 15 минут тутам явдаг. Тэг хүмүүс ингээд дугуйгаа ачаал энэ бит гурвын майхан дугуй өдрийн бит гурав өдөржингөө тэр гоё ил бассейнд алсан үндсэн. За тэгээд замараас яаж зүгээр авах гэдэг энэ нөгөө центрумын юуны хажуугаар өнгөрдөг болохоор бас гоё очиж харсан. Тэгээ манай хоёр хүүхдээс хөрхөн нөгөө нэг кампэнд явж байхдаа эдрийн түүхийг үзээд энүүгээр эдрээр саяны газруудаар бүгдээр нь аялаад надаас хөрхөн зам заагаад тэгээ би явж үзээгүй газраараа хүүхдүүдтэйгээ ингээд явж утсан байхгүй. Тэгсээ гоё юм блэ. Тэгээд нөгөө зуны кампэнд яваад бас хөрхөн газруудаар орж үзээд энэ минийг ингээд мэдтгүйсэн чи харам
хааных нь ордон гэсэн. Тэгээд дахиад очиж үзсэн. Тэгээд ингээл хүмүүс нь тойроо суугаал гоё идж уугаал сууж идэг. Тэгээд үзэхэд гоё хүн амтан ирэхээр нэг тэгэл идрээл үзүүлдэг шүү дээ. Бэлгийн үзүүлэх юм гэхээр саний завин дээр суулгаж үзүүлээл жоохон цаг гайг байх юм бол тэгэл энэ төв талбай дээр авчраал тэгээ нөгөө алсын харагч дээр бас суулгуул. За тэгээд бас нэг өдрөөлөө өөр өдрөөлөө бас тоглоомын талбай дээр ийм хөөрхөн юм байд юм бэлээ. Тэгээд утсаа холбоод бас ингээд утасныхаа дууг тавиад дижидээд дискотч юм бэлээ. Манай хоёр хүүхдээ урдандаа олж исэн. Би өөрөөсөө анзаардаггүй ч нэг тэнцээ ингээд өөр сандал дээр суугаад төлөөгөө иждэг энэ хоёрын тэнд гүйж тоглоол гэдэг байхгүй. Гэсэн чи яараа гоё дуу гараад харна очиод таарсан чинь хөрх юм байсан. Ер нь тэгээд хүүхдүүдтэйгээ айл болох гоё газруудыг үзээд жоохон байгаа дээр нь зугаатай өнгөрүүлэхийг хичээдэг тий. Дурсамжтай, зугаатай, сүлд нь том болсон байна. Харахад бодоход гоё дурсамжуудыг үлдээхийг л хүсдэг. Антверпенд энэ жил 50 том юм сонгоц зочилж тэгээд үзүүлсэн гэсэн. Тэгээд нэг 3 билүү 4 өдрийн юм сонгоцуудын үзэх тийм өдөр болсон. Тэгээд бид 3 амжиж сүүлийн өдөр нь очиж үзсэн. Аюу гоё сүртэй юм бэлээ. Сүрдмээр дуу муу тэгэхээр бас сүртэй байлээ. Том сонгоцууд тэгээд капитан бүх хүмүүстэйгээ ингээ хөөрхөн зогсцооцсон алгаад ташаа дуу яваад үзэж байгаа хүмүүс нь бас хөөрхөн алгаад ташаад айгу хөөрхөн гоё том сүртэй орны сонгоцууд байсан. 3-ийн хувьд бол сүүлийн өдөр нээсэн. Хүмүүс нь тэгээд айгүй их ирж үздэм бэлээ. Энэ өдөр айгүй салхитай онцгой өдөр байсан ч гэсэн айгүй их хүнтэй байсан. Бүгдээрээ хөөрхөн итгэвтэй ирж үзээд алгаад ташаад баяртай гэд үдэж өгөөд хөөрхөн юм болж өнгөрсөн. Тэгээд Германы орны онгоцууд байсан. Германы онгоцыг бас харчаад гоё баярлжээ. Германд бас нэг хэдэн жил болсон болохоор тэгээ Герман Бэлэг хоёрын далбай нэг адилхан. Нэг нь босоо, нэг нь хэвтэй. Яг адилхан өнгөтэй улаан хар шар гэх 3 өнгөтэй. Тэрний хувьд бол яг адилхан. Тэгэнгүүтээ нэг нь босоо, нэг нь хэвтэй. Тийм байдгийн. За энэ нэг юм шар бас том сонгоц байна. За ингээл бүгдээрээ хэдэн минут байцгаагаад тэгээд ингээд явсан. Энэ яг Антверпен дотроо явдаг бас нэг хэдэн минут зугаалуулдаг гэлээ нэг тийм сонгоц байгаа. Энд бас одоохондоо сууж үзэг байгаа. Хотод тойруулж үзүүлдэг гэсэн. Энэ саяны шар онгоц ах шүү нэ тий. Ингээ усан онгоцод нөөргөн жоохон зогсож байгаа л тэгэл явхтаа ингээл шигналаа дугаргаал явж өгдөм блэ. 50 том ийм том усан онгоц ирсэн гэхээр бас сүртэй байсан бах. Тэгэл цагаар зочлол яваал байлээ. Тэгээд сүүлийн 3-4 онгоцыг өдөж өгсөндөө энэ өдөр хүүхдүүд байхаас яг нэг ахтар бас сонирхолгүй л ах шиг байсан. Гэхдээ яг ямар ч хэлсэн гурлаа
үзсэн. Тэгээд ерөнхийдөө бас нөгөө хаана юу болох юм гэдэг айгүй хөрхэн тийм нэг харах самбар юм мэдээлэл байдаг тийм цаас юм гарын авлага байдаг. Тэрийг авчих юм бол хаана юу болох юм, ямар үнэтэй олох юм гэх мэдээллүүдээ авч яхад бас цаг завтай үедээ гой юмнууд очиод үзэл зүгээр юм билээ. За энэ бас нэг юм гоё фестивал болсон. Иймэрхүү газар ч хүмүүс овоо ихээр цуглард юм билээ. Тэгээ хүүхдүүдэд ер нь хүүхэд том хөнгөө айгу 100-аатай юм билээ. Энд одоо ингээд арай том хүүхдүүд нь энэ дээр өсрээд, арай жоох хүүхдүүд нь энэ дээр өсрээд 3 төрлийн өсөрдөг юм байсан. Тэгээ насны ангилалтай ах шиг ийшээ ингээд суудаг хоолоонууд байна. Тэгээд ингээд хоолонд зардаг хэсэг байна. Хүүхдийн тоглоомын газар хэсэг байна. Усанд бас тоглодог хэсэг байсан. Энэ мэдчлээ айгүй хөөрхөн байд юм бэлээ. Энэ гоё одоо тоглолт нь болох тал юм тайзан бай. За тэгээд хүмүүс энэ хэсэг нь болохоор орны үндэстний хоол зардаг хэсэг нь бай. Гоё юмнууд байд юм байлээ. Нэг хэсэг газар нь болохоор бас хувц унар элдв чимэглэл зардаг газар. Энэ насаг ямар очтой юм бол гэж бодсон чинь айгүй гоё хүмүүс доор нь суугаад тэгээд доор нь суугаар айгүй гоё сэрүүцч өгдөг юм лээ. Тэгээд доор нь очиж зогссон чинь нэг гоё сэрүүхэн халуун өдрөөс үйдэж энэ доор зогссон чинь айгүй гоё сэрүүхэн байт юм лээ. За энэ хэсэг болохоор бас залуучуудад зориулсан гоё юм бүжгэлдэг хэсэг байсан. Айгүй хөрхэн ер нь ингээд энэ том фестивалд ингээд өнцөг булан бүрд нь хөрхэн ингээд тустай юмнууд энэ хэсэг бас гоё байсан. Энэ хүүхдүүдэд тоглоомын талбай дээр нь тоглоом дээр нь орхичаад хаанаа юу вэ гэ бүгднийг галс очиод үзсэн. Тэгвэл тэгээл нөгөө суугаал хараас нөгөө эрчим тоглоал идэг. Надаас их юм алдахгүй. Тэгээд иймэрхүү том гоё фестивал дээр бас хүүхдүүдэд ингээ гаран дээр нь буурч хийгээд өчтдөг. Тэгээд тэрэн дээр нь миний утас тэгээд нэр мэж гэдэг айгүй хөрхэндээ хэрвээ ээж аваасаа төрөх юм бол ямар нэг ажилчин дээр эсвэл хүн дээр нь очиод ээжлүүний яриулчих юм бэлээ. За тэгээд энэ ингээд хөрхэн одоо энэ усны готлуудаар хийцэн хаягдлын юмнууд дээр л хийсэн юмхнаар юм хийсэн юм болов гэж ойлгосон. Айгүй хөрхэн цаана одоо ингээ хүүхдүүдийн гүүх модон тоглоом байна. Энд ингээ янз янзын хөрхэн ая гаргадаг хоолоонууд байна. Тэгээд энэ одоо хийсэн хүн хөрхэн бүх тоглооноо тайлбарлаж өгөөд энэ араа дугууны дотроор хийсэн гэх мэтчлэн айгүй хөрхэн жижиг шажиг юм хөнөөр ингээд хүүхдүүдийг баясгахаар маазууд гэл хөрхөн юмнууд дээр ингээд дуу шуу гаргах гой юм хийцэн байсан. Тэгээ айгүй зугаатай хүүхдүүдтэй айгүй хөрхөн зугаатай юм бэл. За тэгээд цаг явах тусам оройдох тусам хүмүүс нь бүр их болд юм бэл. Бид тэдэг ирэх үеэр гаагүйсэн ч одоо бүр ингээд дүүрсэн. Тэгээд янз янзын үндэсний дуунууд нь яваад тэг хүмүүс нь ингээл идэж уугаа сууж тийм лээ. За одоо тэгээ ингээд эндээс ахгуулаад бид хэдийн гоё зургууд байна. Бичлэгийн голоор зургууд оруулснаас гээд сүлд нь хамаг зургуудаа оруулчлаа. Тэгээ гадаа ингээд сайхан хөвтөж боролж авсан. Нөгөө бассейны газар. За энэ ингээд орой болсон чинь бүр гоё зургууд гоё. Тэгээ хүүхдүүд одоо ингээд томорчхороо нэг зураг авахгүй болох бичлэг доорох бичлэг хийлгэх нэг дуртай биш болчтiin билээ. Тэгээ найзаараа л хэдэн зураг мураг дарчих өгөхгүй болцсон бэл. Тэгээл найзаа хэдэн зураг даруулж бараа хүүхдүүдээ нэг гуйж хавны ганц 2 зураг дарж авсан. Энэ чичлэн энэ айгүй хөөрхөн бас байшин байсан. За тэгээд ийм гоё газраар явсан да. Энэ бас их хөөрхөн цэцэрлэг түрээлэн